За би Монгол төгрөгөөр нэг сая төгрөгийн ашиг олох зорилгоор яг одоо Binance-ийн крипто арилжаа хийж байна. Би өнөөдөр өчтөр Kite гэдэг энэ coin-ыг TCG 21-ээр худалдаж авсан. Одоо миний худалдаж авсан үнээс өсөөд TCG 24 дээр очсон байна. Тэгээ үр дүнд нь 249 сая Америк долларын ашгийг бол аль хэдийн олцсон явж байна. Өчигдөр би 1600 Америк доллараар 7672 Kite coin-ыг худалдаж авсан бол миний худалдаж авсан coin-ийн үнэ нь 1600-аас өсөөд 8849 дээр очсон байна. Одоогийн байдлаар юу гэсэн үг вэ гэхээр 249 сая Америк долларын ашиг бол аль хэдийн гарцсан байна гэсэн үг. За энэ болохоор high swing арилжаа гэдэг. Их мөнгөн дүнгээр хийгдэж байгаа арилжааг high swing арилжаа гэж хэлнэ. Нэгэсэндээ ерөөдөө бол крипто ертөнцийн халимнууд яг юу гэдэг вэ те? Халимнуудын эдгмийг би одоо хийж байна гэсэн үг. За Kite coin-ыг ерөөдөө арилжаанд сонгох болсон шалтгааныг танарт тайлбарлая. Би өөрийн ийм Binance арилжааны ботыг хийсэн. Google-ийн гаргасан Gemini гэдэг хэм логийнхоо тусламжтайгаар. За тэгээд миний энэ бот өчигдөр Kite гэдэг coin-ыг худалдаж авсан. Ямар үнийн дүнгээр худалдаж авсан бэ гэхээр 50 сая Америк доллараар Kite гэдэг coin-ыг худалдаж авсан байгаа өчигдөр. За тэгээ одоогийн байдлаар ерөнхийдөө бол Kite гэдэг coin-ыг худалдаж авсан үнээс нь 931-ээр унтсан байна. Юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ би яг одоо худалдаж авах юм бол ботны худалдаж авсан үнээс 931%-аар илүү хямдхан худалдаж явна гэсэн үг байхгүй. Өчигдөр Kite гэдэг coin-ийн үнэ нь TCG 21 дээр байхад нь би худалдаж авсан. Нэгэсэндээ би ботны худалдаж авсан үнээс 15%-аар унтсан байх үед нь худалдаж авсан гэсэн. Тэгснээр яг нь ботноос хамаагүй хямд үнээр худалдаж авчаа. За тэгээ худалдаж авсан шалтгаан нь ерөөхдөө бол энэ ботны худалдаж авсан coin нь эхний байдлаар худалдаж авсан үнээс нь хунжаагаад буцаж өсдөг. Буцаж өсөх магадлал нь бол 95%-тай. Ягаад 95%-тай юм бэ гэхээр энэ ботны хийсэн бүх арилжаануудыг та эндээс харж байна. Нийт 31 coin-ийн арилжаанд орсон. Энэ 31 coin-ийн арилжаанаас хоёрыг нь тооцохгүй RLUSD, OP. RLUSD би болоодсон ягаад вэ гэхээр энэ ч нэг stable coin үргэлж хайшин 1 Америк доллартай тэнцэж байгаа учраас энэ дээр спот арилжаагээд ашиг олно гэсэн ойлголт бол байхгүй. За хоёр дахь нь болохоор OP гэдэг энэ coin дээр маш онцгүй мэдээлэл гарцсан байсан. Ерөнхийдөө бол OP гэдэг энэ coin бараг дампуурч магадгүй шинжтэй байсан. Тийм учраас OP гэдэг энэ coin-ыг ерөнхийдөө бол би өөрөө мануалаар зарсан. За тэгээд би өөрөө ерөнхийдөө боловсон учраас RLUSD, OP-ийг тооцохгүй. Тэгэхээр ботны ганц мөнгө алдсан coin нь Resolve. Resolve-аас бусад бүх coin дээр ашиг олсон. 29 coin-ийн арилжааны нэг дээр нь ялгатаад 29 дээр нь ялсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ ботны худалдаж авсан coin-ийнх нь үнэ шин. Худалдаж авсан үнээс нь буцаад өсөх магадлал 95% гэж ойлгож байгаа. Машин гинээр хөвдөө бол тэгж ойлгож байгаа. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр бот Kite-ийг TCG 26-аар худалдаж авсан. Тэгэхээр Kite гэдэг энэ coin-ийн үнэ нь буцаж өсөөд TCG 26-ыг давах магадлал 95%-тай гэж ойлгож байгаа. Тэгээд намайг худалдаж авах үед ерөөхдөө бол TCG 21 болцсон байсан. Ботны худалдаж авсан үнээс нь 15% унтсан байсан. Тэгснээр яах нь би энэ ботноос хамаагүй илүү ашигтай арилжаа хийж чадсан гэсэн үг. Тэгээд TCG 21-ээс өсөөд ботны худалдаж авсан TCG 26-ыг давах юм бол ерөөхдөө бол би нийт 600 Америк долларын ашиг олно. Гайхалтай. 600 Америк долларын ашиг гэдэг чинь ерөөхдөө Монгол мөнгөөр бараг л 2 сая төгрөг. Тэгээд ботны худалдаж авсан үнээс нь Kite давж чадхад юм бол би бараг 2 сая төгрөг олно гэсэн үг. Тэгэхээр крипто арилжаан дээр их хэмжээний мөнгө олж болд юм уу болдгүй юм уу амьд жишээг бол та нарындаас харж байна. Үнэхээр боломжтой. Гэхдээ өдөр болгон тийм хэмжээний мөнгө болон сар болгон тийм хэмжээний мөнгө болон тогтсон ойлголт байхгүй. Чиний өдөрт хэрэг хэмжээний ашиг олох чинь тухайн өдрийн крипто зах зээлийн байр байдлаас л хамаарна.
Өдөр болгон крипто зах зээлийн байр байдал бол өөр байдаг. Өдөр болгон coin үнэш нь өөр байдаг. Тийм учраас өдөр болгон олох ашигч өөр байна гэсэн үг. Сар төдийг болно, өдөр төдийг болно. Тийм ойлголт байхгүй. За тэгэхээр та нарт одоо би маш чухал юмыг тайлбарлана. Анхаарлаа маш сайн төвлөрүүлээрэй. Kite гэдэг юм coin-ыг би худалдаж авахс хамгийн чухал шалтгаан нь энэ Kite гэдэг coin-ы сарын дундаж нь болохоор тэгцэг 20-оос тэгцэг 21. Дөнгөж сая Kite гэдэг coin сарынхаа дундчих даваад огцом даваад тэгцэг 28 дээр очингуудаа буцчунаад сарынхаа дундч руу очсон байна. Нэгсэндээ сарынхаа дундчаас нэг өсөж 28 дээр очиод буцаад сарынхаа дундч руу очсон байгаа байхгүй. Тэгэхээр яах нь вэ? Хэрвээ ямар нэг coin огцом өсгөл юм бол буцаж унаад сарынхаа дундч дээр очих магадлал өндөр байдаг гэсэн үг. Ерөнхийдөө бол за тэгээд 28 дээр өсөнгүүтээ босч унаад сарын дундаж тэгцэг 20 руу очингуудаа босч өсснийг та нар харж байна. Яагаад гэвэл тэгцэг 20 айгүй хүчтэй support line нөхгүй. Бүхэд дооч айгүй хүчтэй support line. Тэгцэг 28-аас унаад тэгцэг 20 дээр очингуудаа огцом өссөн байна. Тэгэнгүүтээ буцаж тэгцэг 20 руу унангуудаа одоо тэгцэг 24 рүү огцом өссөн байна. Харж байна уу? Бүхэл тоороо очингуудаа буцаж огцом өсөд байгаа. Шалтгаан олон шалтгаан. Ерөнхийдөө энэ дэр маш олон шалтгаан байгаа. Тэгээд тэр шалтгаануудын нэг нь бол тэгцэг 20 дээр хүмүүс худалдаж авах захиалгуудыг өгч байна гэсэн үг байхгүй. Маш хэмжээний худалдаж авах захиалгууд тэгцэг 20 дээр орж байна гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Тэгцэг 20 дээр очингууд нөгөө худалдаж авах захиалгууд нь биелээд өсөд тэгцэг 20 дээр очингууд нөгөө худалдаж авах захиалгууд нь биелж өсөд ийм үзэгдэл болж ийн гэж бол харж байна эндээс. За тэгэнгүүт нь ерөнхийдөө бол мэдээж хүний толгойч чинь ямар санаа бол зайлшгүй төрнө. Ямар санаа зайлшгүй төрөх вэ гэхээр хэрвээ энэ coin буцаа тэгцэг 24-өөс одоо байгаа нь ханш тэгцэг 24-өөс буцаа тэгцэг 20 дээр очих юм бол буцаад л огцом өсөх юм байна. Тэгвэл яах вэ? Тэгцэг 20 дээр нь худалдаж авах захиалга өгч. За тэгээд ерөнхийдөө бол энэ санааг би хэрэгжүүлсэн аль хэдийн харж байна. Тэгцэг 20.06 дээр очингууд нь би 8127 Kite coin-ыг 1600 $-аар худалдаж явна гэж захиалга өгсөн байна. Тэгснээр ерөнхийдөө бол хэрвээ Kite гэдэг юм coin одоо тэр чигээрээ өсөд 26-д авах юм бол би $600 яашиг болно. Хэрвээ 24-өөс унаад 20 дээр очиод буцаж өсөх юм бол $1000 яашиг болно. Ерөнхийдөө нэг тиймэрхүү зүйлийг ерөнхийдөө бол таамаглалтай бай. Одоогийн байдлаар тэгцэг 24-өөс унах юм бол би бөөрийг хашигуулна. Чигээр өсөд тэгцэг 26 давчих юм бол би $600 яашиг болно. Гайхалтай. Тэгээд нэг зүйлийг бас анзаарч болно. Одоо энэ чи 63%, 36% гэсэн нэг хоёр юм байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр худалдаж авах захиалгууд нь 62% байна гэсэн үг. Зарах захиалгууд нь 46% байна гэсэн үг. Гэхдээ та нар энэ дээр үндэслэж дан одоо энэ худалдаж авах захиалгуудынхаа хувьас шалтгаалж шийдвэр гаргах хэрэггүй. Яагаад гэвэл энэ дээр чи амар хүчтэй манипуляц явагдтыг. Ямар манипуляц явагдсан бэ гэхээр одоо жишээ нь тэгцэг 2432 дээр 16851 Kite coin худалдаж явна гэсэн захиалга орцсон байна. Тэгэнгүүтээ ердөөсөө нэг дойдын дотор өөрчлөгдөнө. Хэрвээ тэгцэг 26 одоо энэ Kite гэдэг coin-ийн тэгцэг 2430 руу ойртох юм бол нөгөө 16000-ыг худалдаж явна гэсэн захиалга нь доошлно. Юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр ямар манипуляц явагдаад байгаа вэ гэхээр тийм хан босоод байгаа байхгүй.
маш хүчтэй тийм хан босгоод байгаа байхгүй. Хүмүүсийн сэтгэл зүгээр тоглож байгаа байхгүй. Нөгөө маркет мейкерүүд. За тэрийг бүр ингээд тайлбарлах юм бол одоо жишээ нь Kite гэдэг энэ койны үнэ нь одоогийн байдлаар төгсөг 24-тэй байна. Тэнгүүт нэг нөхөр Kite гэдэг энэ койныг төгсөг 25 дээр очингууд нь 100,000 Америк доллартай тэмцэх хэмжээний Kite койныг дарна гэсэн захиад оруулсан байлаа гэж бодъё. Хэрвээ тийм бол хүмүүс Kite гэдэг энэ койныг худалдаж авах болно. Ягаад гэвэл хүмүүс зүгээр л айна. Төгсөг 25 дээр очингуудаа нэг нөхөр 1 сая Kite койныг зарч байгаа юм. Тэгвэл Kite койны үнэ бүр шалтаа буух юм байна гэсэн ойлголт аваад хүмүүс яах нь айгаад Kite койныг худалдаж авах болно гэсэн үг. Ингэж ерөөхдөө хүмүүсийн сэтгэл зүгээр тоглож ашиг олох манипуляцууд бол энэ ордер бүгдээр нь банк явагдчихэдэг. Тийм учраас ордер бүкээс нь шалтгаалж шийдвэр гаргах. Дан зөвхөн ордер бүкээс нь шалтгаалж шийдвэр гаргах хэрэггүй. Уг нь ерөөхдөө бол крипто койны арилжааг ойлгож чадах юм бол нэх байхгүй. Крипто койны арилжааг сурах гэж сургалт аваад байх шаардлага бол нэх байхгүй. Энд чинь ойлгоход бол тийм ч хэцүү биш. Тэгтэл ерөөхдөө үргэлж номер 1 дүрэн бол чи хэзээч 100% бүх арилжаанд ялна гэсэн юм бол байхгүй. Үргэлж алдах тохиолдол байдаг. Мөнгө олох үе байхад мөнгө алдах үе бас л байна. Өдөр болгон крипто арилжаанд тэр их хэмжээний мөнгө олно гэсэн ойлголт байхгүй. Сар болгон крипто арилжаанд тэр хэмжээний мөнгө олно гэсэн ойлголт байхгүй. Өдөр болгон крипто зах зээл өөрчлөгддөг. Тийм учраас чиний олох ашигчаа өдөр болгон өөрөө нэ гэсэн үг. Энэ бол номер 1 ойлгох ёстой зүйл. За тэгээд та нар энэ чигээс харж байна. Маш тодор харж байна. Крипто арилжаанд өдөрт сая төгрөг олох боломжтой мó 2 сая төгрөг олох боломжтой мó хариултыг нь бол та нар энэчээс маш тод харж байна. Харж байна уу? Дөнгөж сая миний Binance аккаунтын баланс нь 3400 байсан бол одоо 3500 давцсан явж байна. Гайхалтай. За энэ ийм л учраас ерөнхийдөө бол би крипто арилжааг сонгосон. Крипто арилжаан дээр бүх юм ерөнхийдөө бол яг л зах зээлийн жайгаар явна. Крипто арилжаан дээр арилжаа бол аль биесны зүйл. Аль биесны зүйлээр мөнгө олно гэдэг бол хамгийн сайхан зүйл миний бодлоор. Ямар нэг зүйл дээр хөрөнгө оруулаад нөгөө хөрөнгө оруулсан зүйл нь нэг өдөр алга болчихно гэсэн айдас байхгүй. Тэр нь бол хамгийн гоё. Тийм учраас ерөнхийдөө бол аль биесны зүйлээр л оролттой. Ямар нэг өндөр эрсдэлтэй зүйлээр оролцох боли гэсэн шийдвэрийг гаргасныг бол та нар мэдж байгаа. За тэгвэл маргааш хэдүүлээ Kite гэдэг койны үнэ ямар болсон байх нь вэ? Маргааш би та нарт бас апдейт хийн. Тэгэхээр та нар миний YouTube сувыг яг одоо subscribe хийгээд хонхон дээрээ дараарай. Маргааш хэдүүлээ хэрэг хэмжээний ашиг болсон байх нь тэрийг бас харъя. Тэрнээс гадна энэ үзсэн бичлэгний чинь доор Telegram-ийнхаа community channel-ийнхаа линкийг оруулсан байгаа. Telegram-ийнхаа channel дээр ерөөхдөө би ямар нэг койныг худалдаж авах үедээ team coin худалдаж авлаа гэдэг дохионуудыг сигналуудыг бол өгдөг. Та нар хэрвээ намайг бас дагаж баг хэмжээгээр алдаж чадах хэмжээгээр автаж чадах хэмжээгээр намар дагаж арилжаа хийх хүсэх юм бол миний Telegram channel руу ороод. За тэгээд маргаашийнхаа дугаараар эргээд уулзъя. Peace.